우리 오길 기다리는 아이처럼 내 맘에 өнөөдөр миний амралтын өдөр. Тэгээ амралтын өдрөө яаж өнгөрүүлэх талаараа бичлэгээ бичих чинь. Өглөөгөөс ирээд жоохон хичээл хийж агаад тэгээд нүрэ маа зэнслээд одоо гарах гэж сууж байна. Starbucks орж жоохон байрлалаа өөрчилж хичээлээ гэдэм л өвчтөө. Тэгээ сууж байна. Өнөөдөр энэ чинь айгүй бүрхэг үүдэрсэн үйл байна. Арай бас бороо ороод ирсэн. Одоо бас дахиад орж магадгүй юм шиг байна. За гадаа бороо орж ийн. Уг нь Starbucks орохын өмнө жоох өглөө алхаж байгаад оръё гэж бодсон чинь алхаж байгаад бороо орчих юм бол бас дэмий юм болох юм байна. Одоо зонтог байхгүй. Тэгэхээр бараг шууд Starbucks явлаа. Манай энэ ч жоохон бороо ороод байгаа л та. Гэтэ гоё аа би бороонд дуртай. Too. I'd rather be right here with you. Nothing else matters right now. It's just you and me, boy. 이대로 멈췄으면 좋겠어, 둘이. Don't take your eyes off me, baby. You're the one that I need. 솔직히 말해볼게. 너만을 기다려봤다고. 수평선을 건너 우주 끝까지 가볼게 with you, with you. 마지막 순간까지 амар бороо орж чинь. Ямар ч тач хичээлээ нэлээд сайн хийгээд авлаа. Би чинь 3 цаг орчим суугаад тэгээд амтаж нэг хичээлийнхаа хугацаанд болцсон байсан хичээл даалгавраа хийгээд амжилтлаа Trader Joe's ороод ингээд гоё fall items гарцсан байгаа. Одоо нөгөө намар болохоор энэ чинь ингээд бүх юмнууд нь pumpkin болоод бүх юмнууд нь cinnamon apple болоод ингээд бэлтгэдэг штэ. Би ер нь Trader Joe's айгуу дуртай байхгүй юу? Тэгээд Trader Joe's ороогүй айгуу утсан байна. Юм аваагүй айгуу утсан байна. Юу энэ намар юу гарсан байна. Юу гоё ингээ хараад ах юмнууд байвал аммаар байна. Одоо ингээ намар олоод намрынхын шинэ жил ингээ шинээр гаргасан юмнууд ингээ гараад ирсэн байгаа. Тэгээд бүр тэр бичлэгүүд нь бүр TikTok-оо бүр дүүрэн би ингээ TikTok орох болгонд ингээ Trader Joe's fall items гэж гараад ирэн заяа. Тэр нь тэгээ бүгдээрээ амар гоё харагдаад. Яг миний харсан гоё гэж харсан юмнууд нь бүгдээрээ дууссан байна дэлгүүртэй. Тэгэхээр хүмүүс тэгж их авч байна. Тэгээд яг өөр зүгээр маффин, кейкнүүд, кукинууд бол байна. Гэтэ тэд нар гоё харагдахгүй. Нэрээс нь бас ямар амар их калоритой юм бэ? Би тэгж калори өдр тоодоггүй. Зүгээр л эдмээр байгаа юмнууд авчдаг байсан. Тэгсэж жоохон тасгал нэлээд хийдэг болсноос хойш калори харахаар яа энийг шатаах гэж би ямар их зовлоо доо гэж бодоод тэг ингээ авахлаар жоохон хэцүү санагддаг бол. Энэ бол тийм сайн зүйл биш. Хоолтойгоо жоохон тооцоо болж байгаа.
байгаад завсарлага авж ийн. Тэгээ одоо би болохоор юмаа угаалаа. Одоо орд ирний давуу угаах хувцснууд байна. Тэдрийг нийлүүлээд газ юмаа угаагатай. Одоо тэгэхээр би одоо нэг өвлийнхөө зуныхаа хувцснуудыг ер нь жоохон далтиж эхлэе гэж бодоод байгаа. 100 өмсөх одоо палажнууд, жоохон тийм нэмгэн топнууд, хэмжлэн тиймэрхүү зүйлүүдээ өмсгөө гэсэн зүйлүүдээ далт хийгээд тэгээд оронд нь жоохон зузаан цамц хавар намар өвлдөө өмс зүйлүүдээ жоохон ойртож гаргаж ирье. Өнөөдөр одоо тэрийг хий. Недавно я пиду. Энэ зуныхаа ганц хоёр алгачнуудыг бас талт хийлээ. PepsiCo-гийн хохгүй юу? Манай чинь PepsiCo тэгээд фруктовый сад гэдэг нэг юм орш ундаа тэгээд юу? Тэгээд тоглоомгүй. Тэгээд чинь жоохон эко юм шиг байна. Одоо ингэ чинь жиг аав шүү. Тэр бас жоохон эко ч юм шиг. It's just emotion. Is it the Pringles жоохон юу гэдэг? So this is the situation that I'm working with. I'm working on my research paper. Тэгээд энийг бичиж дуусгаад тэгээд миний өдөр дуусах юм шиг байна. Одоо цаг 10:10 болж байна. Би энийг 12-оос өмнө дуусчихна ах гэж найдаж байна. Тэгээд гялс хийгээд гялс унтъя. Тэгээд маргааш өглөө Thank you for watching my video and see you guys in my next video.